За, шинжлэх ухаан танин мэдхийн Одмондөр суугийн маань Их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За, бид бүхэн ер нь жилд нэг нэвтрүүлгээр 50 дугаар бэлтгэн хүргэдэг. За, тэгээ одоо бол баг талаасаа даваад гарч ийн да тий. За, тэгээ энэ жилийн мэдээж онцлог нэвтрүүлгүүдийн маань нэг бол Их Монгол улсын маань түүх гэж нэвтрүүлэг байгаа. За, энэ хүн нэвтрүүлгийн маань Америк сургуулийн түүхийн багш Марат хаан бид бүхэн бэлтгэн хүргэдэг. Орой минь төргий. За, орой минь төргий. За, Их Монгол улсын түүх бол яг 50 дугаар, тэгээд 26 27 дахь дугаар дээрээ явж байна. Энэ хугацаанд бид бол 1130 оноос ахуулаад 1227 оны хоорондох 97 жилийн түүхэн үйл явдлыг ярих юм. За, тэгээд хамгийн сүүлийн хэдэн дугаар бол 1206 онд Эсхий туурахт нь Монгол улс байгуулагдсан. Чингис хаан Их Монгол улсыг байгуулсан. Үүнээс хойшоогоо Тангууд улсын аян дайн, Алтан улсын аян дайн, Мухлаа жанжин, дотоодын бослого гэдэг эдгээр сэдвүүд явсан бол өнөөдрийн сэдв бол сумны зэв Солонгост гэдэг сэдв байгаа. За, тэгээд нөхцөл байдал яг юун дээр зогссон бэ гэдэг. Нэвтрүүлгийн маань харин ивент тэгчээр бол гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House утгаар ажиллаж байгаа. За, мөн дээрээс нь эко үйлдэлийг ногоон оноогоор ногоон оноо байгаль төрийн бас байгууллага маань ажиллаж байгаа маа. За, их яарж ах шиг байна. За, өнөөдрийн сэдв. Хамтран ажиллагчтай бүгдэнд нь баярлалаа. Ер нь бол хамгийн сүүл бол дотоодын бослого гэсэн сэдв яваад уссан шүү дээ, тийм. Яг нөхцөл байдал бол 1216-аас 1219 оны хооронд болж исэн. Гэхдээ энэ үйл явдлууд маань бол Монгол бол нэгэн зэрэг маш олон газар дайн тулаан хийж байгаа. Түүнийх нь нэг хэсэг нь болох өнөөдрийн сэдв болох сумны зэв Солонгост гэсэн үг байхгүй. За, он цаг бол 1216 он. За, Зүүн Азийн тэнгэр бүрх газар шороон цусаар ойлж исэн цаг үе байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монголын их жанжин, улсын ван, Мухлаан удирдлагын доор Монголын их морьт цэрэг бол Лёдууныг нүмерэн авч байсан. За, монголчууд яг л далайн хар шуурга мэт замдаа таарсан бүхнийг бол арчин өнгөрч байсан. Дайны тактикч ч гэсэн газрын эзэдийг өөртөө татах гэх мэтлэнгээр Алтан улсыг бол ерөнхийд нэлээд сулруулж явж байсан. За, тэр үеийн Лёдууныг төсөөлөд үзэх юм бол энэ тэндгүй шатсан хотууд дөрвсөн ард иргэд. Гэхдээ энэ нь төөмөр донд бол нэгэн үндэстэн өөрсдийн хувь заяаны салаа зам дээр зогсож байгаа юм. Тэр бол нэгэн цагт Зүүн Азийг бүхэлд нь ноёрхож байсан Монгол угсааны Лёгүрний үр сад буюу хятадчууд. Тэд зөрчлийн Алтан улсын дарангуйлалд олон жил нухлагдсан. 1125 оноос энэ цаг хугацаа хүртэл. Гэтэл яг одоо бол хойноос нь бүр илүү хүчрэхэг бүр илүү аимшигтай угсаа гарал нэгтээ ирж яваа монголчууд гэж хүмүүс гарч иж байгаа. За, энэ үед бол хятадчууд бол хоёр хуваагдчихсан байсан. Нэг хэсэг нь бол аль хэдийн монголчуудын байлдан дагуулалд татагдан оролцоод цэргийн жанжид хийгээд газар нутгийн байршлыг нь заах гэх мэтлэнгээр чухал үүргүүдийг гүйцэтгэжсэн бол нөгөө хэсэг нь тусгаар тогтнолоо олж авахын тулд оролдож эхэлж байгаа. За, энэ монголчуудын довтлохооны аюулын өмнө бол хятад нарт бол хоёр л сонголт байсан гэдэг юм нэрж байгааз. За, нэг бол амьд үлдэхийн тулд хүчтэйг дагаар орох. Монголчууд дагаар орох. Нөгөө нь бол өхөн өгтлөө эрх чөлөөний төлөө тэмцэх. За, Хятан ван бол Юли Югэ гэдэг хүн бол эхний замыг сонгосон. Энэ нь мэдээж Монгол Чингис хааны эсрэг болсон хэн бүхэн юу болж хуурч байгааг мэдэрсэн гэсэн үг. Чингис хаан буюу Их Монгол улсын өмнө нь бол бүгд ингээд хүчин мөхсдөж байна гэдгийг бол нүдээр харсан. За, тэр зөрчдийн дарлаас гарах ганц зам бол Монголын Чингис хаан гэдгийг ойлгосон. Тиймээс тэр өөрийн биеэр Их Монголыг зорж Чингис хаанд бараалахаар явсан. Түүний хувьд бол энэ бол уралт биш, харин ард түмнээ аврах дипломат том шатрын нүүдэл гэх юм уу ийм зүйл байсан баг. Гэтэл чон бороноор гэж үг байдаг да. Яг үүнтэй адилхан түүнийг нутгаасаа гармагцсан Лёдунд үлдсэн хятад ноёд тис өөр бодолтой байсныг тэр мэдээгүй. За, Лю Сибу гэдэг энэ нэрийг сайн тогтоогоод аваарай. За, тэр бол Ю Илюигийн харьяат байсан ч сэтгэл зүрхэндээ тусгаар хятад улсыг мөрөөдөгч байсан юм. За, тэр бусад язгууртнуудаа цуглуулад эзгүй хойгуур нь ингэж хэлсэн байдаг. Бид зөрчдийн боол байлаа. Одоо Монголын боол болох гэж юу? Юли юугээ өөрийгөө хаан болгосонгүй. Харин харийн хааныг зарц боллоо. Уг нь энэ үг бол яг тухайн үндэстнээ бодох юм бол Баатар хаад шүү дээ. Нэг талаараа үнэн чимшиг За, монголчуудын гэхдээ яг тухайн цаг байдлаа ойлгоогүй улмаас монголчуудын эсрэг хөдлөнө гэдэг бол өөрөө ямар том аюул вэ гэдгийг бас төсөлж чадахгүй байна. За, тэд харь улсын хаадад захирагдахаас үнэхээр залхсан байсан. Зөрчид хааны Монгол хаанаар солих нь тэдэнд эрх чөлөө биш, зүгээр л эзнээс олсон хэрэг юм шиг санагдж байна. Тиймээс тэд бослог гаргаж Чинжэв хотыг эзлээд Юли Сибуг өөрсдийнхөө хаан дөргөмжилсэн. За, энэ бол тэдний сүүлчийн цөхрөнгөө орсон тусгаар тогтнолынх нь тунхаг байл. Гэвч түүх бодит байдлыг тунгаагаагүй мөрөөдөгч гэх юм уу ийм хүмүүст хатуу ханддаг. Юли Югэ Монголд очоод Чингис хаанаас асар их цэргийн дэмжлэг аваад буцаж ирсэн. Түүний нүдэнд Сибу бол эрх чөлөөний тэмцэгч биш.
харин урвагч байсан. Төсөөлдөө шинхэн байгуулагдсан сул дорой хятадны засгийн газар нөгөө талд дэлхийг чичрүүлж байсан Монголын шилдэг арим. Дээр нь Юли Ливигийн хорсол. Тулаан гэхээсээ илүүтэйгээр шийтгэл болсон нь бол тодорхой байна. За Юли Сибигийн мөрөөдөл бол Чинжэв хотын үнс дурамтай хамт тэндээ тэ одоо ингээд бошлогдсон гэж үзэж болж байгаа. Яг эндээс л бидний ярих гол түүх эхэлж байгаа юм. Удирдагчд нь дарагдсан ч эрх чөлөө хүссэн эсвэл зүгээр л Монголын өшөө авалтаас айсан мянган хятадчууд үлдсэн. Тэднийг Чин Юар гэдэг одоо хүн те захираад удирдах байсан байгаа юм. За Лиодонд үлдэх одоо ингээ аргагүй болсон тэд зүүн зүгийг харсан. Тэр зүгт Яалуу голын цаана Корея хэмээх ус байгаа юм. Солонгос ус. Корея гэдэг те Корея тийм. Тэд тийшээ анхлан эзлэн төрөмгийлэгчний хуваар биш. Харин амьд гарахын тулд гიშгэх газар хайж явж байгаа юм. За 90 мянган хүн, цэргүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшдийн цуваа те тэдний ард Монголын морин туурай нүргэлж урд нь бол хүйтэн яалуу мөрөн урсж байсан. Чинүү яар бол одоо тэдний удирдах байсан үхлийн голыг гатлахыг шийдсэн. За энэ бол зүгээр нэг зогтол биш. Энэ бол бүхэл бүтэн үндэсний хувь заяагаа үүрч яваа нүүдэл байсан. Тэд Солонгост очиод юу хийсэн гэж? Тэд дээрэмцсэн, алсан, шатаасан. Яагаад? Яагаад гэвэл тэд өөрсдөө шаргацсан аратан шиг байсан болохоро тэр. За эрх чөлөөг мөрөөдсөн тэдний хүсэл эцэстээ бусдын нутагт цусан мөр татуулах эмнэлт одоо бол зүйл болж хуурсан байна. За энэ бол түүхийн хамгийн цуст бас хамгийн эмнэлт хэсэг юм. За энэ түүхийн те эрх чөлөөг мөрөөдсөн нүүдэл хэрхэн харгас төрөмгийлэл дотоодын урал болж хуурсныг харуулж байгаа. За 1216 оны 11 сар өвөл айс. Яалуу мөрний гаталсан хятадчууд зүгээр нэг оргомол хүсгчд биш гэдгээ тэр даруй харуулсан тий. Тэд Сагчуу, Чонжуу, Чунжуу гэсэн хөлийн гол хотуудыг нүд ирэмхийн зуур эзлэн авсан. Энэ бол цэвэр одоо цэргийн стратеги байсан. Тэд эдгээр хотуудыг эзлээ зогссонгүй ард талын бэхэлтэй болгоод цаашаага өргөн фронтоор давшиж эхэлсэн. Тэдний зорилго тодорхой байсан. Солонгосын нийслэл Сондо Кэсон гэдэг тий. Одоо тухайн үеийн одоо Кореягийн нийслэл авах байхгүй. За тэрийг одоо хараандаа оруулсан баг. За Солонгосын төр ч гэсэн цочирцсан. Гэхдээ тэд бас зүгээр суугаагүй солонгосчууд. Нийслэлээ хамгаалахаар 30 мянган цэрэг илгээсэн. Бодоод үзэх юм бол 30 мянган цэрэг гэдэг л өнгөрсөн түүхэнд бол тэр хамаг Монгол улсын гаргадаг байсан цэрэг, Хэрээдийн гаргадаг байсан цэрэг, 8-ны гаргадаг байсан цэрэг. Маш том тулаанууд болдог гэсэн тий. Гэвч тоо чанар биш гэдгийг түүх дахин баталсан. Солонгосын цэргүүд газар тариалангийн суурин амьдралтай байсан. Харин хятадчууд бол насаараа морин дэл дээр өссөн хүмүүс. Зөрчид болон монголчуудаа дайлаж хат суусан, халуун чулууд олоосон, өөхөөс өөр одоо замгүй болсон тэд бол яг л догшин аратнууд болсон байсан. Солонгосын 30 мянган цэрэг Сондо хотын гадна бут нэргүүлж ухарсан. Нийслэл хот нь эзлэгдэхэд тун ойрхон байлаа. За яг энэ үед те энэ мөчид хятадчууд ялалтын оргилд байх яг энэ үед нь ямар нэгэн аимшигтай зүйл болж байгаа. За тэр зүйл нь юу вэ гэхээр тэд дайснаа ялсан ч өөрсдийгөө ялж чадаагүй. Энэ бол эрх мэдлийн шунал. Удирдагч Циньюар цэргээ удирдах байхад түүний өрсөлдөгч Жаншан араас нь ар хударгаар нь одоо баг хотго одоо дүрсэн гэсэн үгийг хэлээд байгаа. За Жаншан бол Циньюарыг бол хороож бүх эрх мэдлийг нь гартаа авсан. За гэтэл тэр одоо ингээ ойлгомжгүй шийдвэр гаргасан байгаа байхгүй. Нийслэл Сондо хот яг урд нь байхад хамгаалт нь сэтэрсэн байхад бид эзэлж чадахгүй гэж үзээд цэргээ хойд зүг рүү татах тушаал өгсөн. Магадгүй тэр монголчуудын араас нэгж ирэхээс нь айсан байх. Эсвэл дотооддоо уймэн дэгдэхээс болгоомжлсон уу, өөрийнхөө байр сууриа алдахаас те эмээсэн үү? Ямар таач энэ шийдвэр нь хятадчуудын хувьд үхлийн одоо маршийнх нь эхлэл байсан юм. Тэд хойш ухарсаар Дэ Дангон мөрөнд ирж одоо ингээд ирсэн байгаа юм. За өвөл байсанд бол мөрөнд тэр чигээр тас үлдсэн. Байгаль хүртэл тэдэнд одоо бараг зам тавьж өгч байгаа юм шиг. Хөлдөг голыг гаталсан хятадчууд Хванжу хот руу орсон. Тэд тэнд зүгээр л дайтаагүй. Тэд тэнд аимшигт нүгэл үлдсэн. Өсгөлэн, айдас, ухралт нь тэднийг хүн биш ерөнхийдөө бараг араатан болгосон юм шиг. Тэд хотын оршин суугчдыг хөгшин залуугүй, хүүхэд эмэгтэй гэлгүй хядаж хотыг үнс норм болгосон баг. Хөөхий солонгосчууд болгосон бохоос тэ ерөөсөө яг үнэн гэлэхтэй тийм бас. Тэгэхээр одоо энэ газар нутгийн хувьд хараад тахлаар наанаас ингээд дайрангууд цаашаага зүхтаагаад
Тэгэхдээ бас нэг өөрсдөө газар нутагтаа болох гээд ч юм уу те юмд эзэн суух гэдэг шүү дээ те. Явж тэгээд тэр хойгдолд тулна шүү дээ те. Тэгэхээр тэр хойгд байгаа ард түмнийг бол одоо хятад баллаад эхэлж байгаа юм байна шүү дээ. Одоо бол яг ингээд нөхцөл байдал бол Умар Солонгост тий Умар Солонгосын газар нутгуудаар ерөнхийдөө болоод байгаа юм. Тэгэхээр Мухлаа болохоор тэр нөгөө нэг хүч гууж очсон хүн биш үү те. Тэрнтэй хамтдаа ирээд яг үндсэн газар нутгийг нь бол эргүүлээ аваад өгсөн байгаа юм байна шүү дээ одоохондоо те. Гэтэл нөгөө тэнд байсан сөрөг хүчнэн цаашаага зугатаад 90,000 хүн хийгээд шүү дээ те. Тэнд бол одоо хүн хөгшөд цэрэг бүгд нийлж байгаа байхгүй. За тэгэхээр одоо яг чиний хэлдгээр тэд бол одоо буцах газаргүй. Урагшлах одоо бас ихтгэлгүй. Зөвхөн сүйтгэхэл зорилготой болж хувирж байгаа байхгүй амьд үлдэхийн тулд. За тэгээ Хиванжуугийн цусан дээр тогтсон Жиншаны засаглал удаан үргэлжлээгүй. За үүлийн үр гэдэг шиг түүнийг доорд одоо өөрийнх нь яг доотлих нь ноён нь те Дөнгөв алж эрх мэдлийг нь булаасан байгаа. За Дөнгөв бол монголчуудаас нөгөө нэг өршөөл ирж явсан те одоо өөрөө хаан ширээ суухаас татгалзаа Чингис хаан дагаар орох гэжсэн Юли Югийн хуучин штабын дарга байсан хүн байгаа байхгүй. Гэвч Дөнгөв ч удаан жаргасангүй. Түүнийг удалгүй ханшаа гэгч ноён алсан. Та ингээ бодоод үзтээ бүр. Араас. Тий. Хэдэн сарын дотор л тий удирдлага одоо маш олон солигдож байгаа сте. Зүгээр сүүлийн хэдхэн үйл явдал дотор 3 удаа солигдсон байна. Жиншан, Дөнгөв, ханшаа гэд. За энэ бол баг айран биш. Энэ бол бие биенээ барьж идэж буй эмх замраагүй дайн болж хувирж байгаа. Дотоод зөрчил нь бол дээд зэгтээ болсон. За харин шинэ гарч ирсэн ханшаа бол өөр хүн байсан байгаа. Тэр бол маш амбицтай. Тэр эрх мэдлийг одоо тий авмагцаа бид ухрах ёсгүй. Бид буцаад сондоо руу Солонгосын нийслэл рүү явна гэж тушаасан. За ханшаа цэргээ аваад дахин өмнө зүг сондоо руу довтлоо. Гэвч солонгосчууд энэ удаадаа сургамж авсан өмнөх тулаанаас. Тэд кяданчуудыг ойртож ирж байгааг тий тандуул одоо туршил цэргүүдэрээ мэдснийхээ үндсэн дээр нийслэлээс ердөө 5 ли буюу 2.7 км-ийн зайтай орших стратегийн чухал гүүрээ яг энэ гүүрээ одоо ингээд энэ гүүр бол сондоо руу одоо яг орох цорын ганц зам байгаа байхгүй. Солонгосчууд хятадчуудыг ойртож байгааг тэднийг нүдэн дээр нь одоо ингээд зүрхээ жангалаад тэр гүүрийг шатааж орхисон байна. Ханшаагийн морин цэрэг дүрлзэж буй одоо гүүрний өмнө ирээд зогсож байгаа тий. За галын цаана Солонгосын нийслэл харагдаж байгаа. Тэдний хүсэл мөрөөдөл шунал амьд үлдэх найдвар нь тэр гүүртэй хамт шатж байгаа байхгүй. За гүүр шатсанд бол ханшаа арга буюу шүд зуун дахин хойд зүгт Пхеньяныг чиглэн ухрахаас өөр замгүй болж байгаа. Тэр яриад байгаа одоо жишээлбэл гүүр нь одоо тэр хам өрн энэ төр гэж байгаа юу? Тий. Тэгэхээр одоо сөүл гэхэр чинь тэр хавцаал байгаа том сондоо гэдэг нь болохоор сөүл биш яг тухайн үеийнхэн Корегийн нийслэл тий. Гэхдээ нэг л давж болохгүй заавал давж давдаг л том юм байх юм тий. Өөр орох гадаа гарц байхгүй ганц гарц нь тэр гүүр болж тараад байгаа байхгүй. Тий. За тэгэхээр саяны одоо ингээ арга замгүй одоо ингээ буцаж байгаа энэ явдал нь бол тэдний бас нэг мөхлийнх нь одоо тий эхлэл өөр одоо эхлэл цэгээ тавьчихж байгаа юм. За хятадчуудын хувь заяа шийдэгдэж дэлхийн тавцан дээр одоо супер гүрэн болох монголчууд албан ёсоор тайзан дээр гарч ирж байгаа мөч бол одоо гарч ирж байгаа байхгүй. Тэр Бихнарныг эзлэн авч Тэ Тангоны тэ голын сав газрыг төвөж эхэлсэн. Гэвч солонгосчууд бас зүгээр суугаагүй. Тэд бол Пута Жин буюу Чожин гэдэг одоо газар отлт хийж хятадчуудад хүн цохилт өгсөн. Яг энд бол ханшаа амьдралынхаа хамгийн том хамгийн тэнэг стратегийн алдаа гаргасан. Тэр Анжуу руу одоо хурцхаад зүгээр суусангүй тэр босуулуу тойргийн эрх баригчтай нийлж байгаад зүүн зүгт байсан Дорнот Ся гэдэг ус байгаа байхгүй юу. За энэ ус руу довтлсон. За Дорнот Ся гэдэг бол зөрчдийн одоо алтан усаас салан тусгаарлсан Пусян Ванюгийн одоо байгуулсан ус. Хамгийн гол нь тэр Пусян гэдэг байгаа тэр өдөрдөгч нь өөрөө бол монголчуудад дагаар орчихсон. Тэгэхээр энд бол хэний эрх ашиг зөрчигдөж байна гэхлээр Чингис хааны холбоотон байсан хүний эрх ашиг зөрчигдөж байна. Дээрээс нь сая бол монголчуудын эсрэг те бослого уумын гаргаад ийшээ явчихсан. Энэ бүх зүйл нь одоо ингээд нийлжлээ. За ханшаа Дорнот Ся руу довтлсноор зүгээр нэг одоо хөшөө биш шууд утгаараа болвол ер нь бол тухайн үед байсан одоо нэг арслан гэх юм араатан гэх юм уу те яг л босч ирж исэн монголчуудын одоо өөртөө татаад удчихж байгаа байхгүй. За энэ үйлдэлээр тэр өөрийнхөө цаазын ялд баг гарын үсэг зурсантай адилхан болчихж байгаа. Хэдийгээр тухайн цаг үед бол монголчууд Чингис хаан дотоодын бослогыг дарахаар те өөрийнхөө нутагтаа ирсэн байгаа боловч умард алтан улсад бол Мухлаа бол байж байгаа те. За 1218 оны сүүл хятадчууд солонгосчуудыг одоо Пакчонд ялалт байгуулж дахин нэг сэргэх гэж оролдож байгаа яг энэ үед нь те Солонгосын жанжин Чочун Пхеньян руу ухарчихсан байдал маш хүнд байсан. Гэтэл гинт хойд зүгээс Мендамор гэдэг шиг юм болж байгаа байхгүй тий. За Мендамор гэж монголчууд гараад ирж байгаа.
За Чингис хаан энэ иймх замбраагүй байдлыг цэгцлэхээр шийдсэн. Ингийн тулд одоо өөрийнхөө ихтгэлд одоо жанжин буюу баарны хорчны хажин гэдэг жанжинг болон жалаар нарт одоо ингээд 10,000 шилдэг цэрэг өгч илгээсэн байгаа. Гэхдээ тэд бас ганцаараа биш. Нөгөө довтлуулсан Дорнод Сягийн Пүсян Ванью өшөөгөө авахар жанжин Вангян Зүү Юан гэдэг хүнээр удирдуулсан 20,000 цэргийг монголчуудаа нийлж байгаа. За ингээд 30,000 хүнтэй мэрэгжлийн өндөр түвшинд зохион байгуулалтаа хүчрхэг арим Солонгосын хил рүү нэвтэрж орж байгаа. Нөхцөл байдал хаашаа орох юм бэ? Хятадчуудыг эзэлж авах юм уу? Эсвэл солонгосчуудыг бас цааш нь нэг мөсөн эзлээд авах юм уу Юм яаж эргэж болохоор За яг энэ үед солонгосчууд буюу Корео яасан бэ? Тэд айсан уу? Үгүй юу Ийм зүйл болж байгаа байхгүй. За гэтэл яг нөхцөл байдлыг одоо нэлээд сайн ойлгосон Солонгосын жанжин Чончун бол ухаантай хүн байсан баг. Тэр монголчуудыг хараад эд нартаа байлж болохгүй. Харин эд нартаа нийлэх ёстой гэдгийг ойлгосон. Тэгээд Ким Ингон гэдэг жанжинд 1000 шилдэг цэрэг өгч байгаа байхгүй. За тэгээ монголчуудаа нийлсэн. За ингээд түүхэнд анх удаага Монгол, Дорнод Ся, Солонгос гэсэн гурван эвсэл үүсэж байгаа. 30 гаруй мянган зэрэгтэй нийлээд 30 одоо Солонгосын шилдэг 1000 зэрэг гэдэг байгаа нийлээд 1000. За 31,000 орчим цэрэг. За мэдээж энэ нь бол за өмнөх солонгосчуудтай байлцсан 30,000 цэргийг бодох юм бол одоо саяны монголчуудаар удирдуулсан 30 гаруй мянган цэрэг бол ямар ч зөөлөн зүйл бол биш Хатуу самар гэдэг нь бол мэдээж тодорхой зүйл байгаа байхгүй. За эвслийн зэрэг замдаа таарсан Хуанжу, Докху, Минжу, Сунжу гэсэн ийм 4 хотыг кеданчуудад эзлэгдсэн хотуудыг чөлөөлсөн баг. За ингээд Гандун цайз руу одоо кеданчуудыг буюу ханшаагийн цэргийг шахаж оруулсан. Тэгээд тэнд нь төгжчихсэн. Гадна талаас нь бүсэлдсэн байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагч гэлс шингээгээд авъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эко үйлдэлийг ногоон өнгөөр урайтай ногоон оноо байгал төрийн бас байгууллага маань ажиллаж байгаа. Нийтэд үйлчлэх төрийн бас байгууллага гэж байгаа шүү энэ маань. За ер нь энэ ямар очтой юм бэ гэхээр за их хотын иргэн та бидтэй би бүгдээрээ одоо жишээлбэл байгальд ээлтэй үйлдэл хийх болгондоо ногоон оноо одоо цуглуулдаг ийм аппликейшн байгаа. За энэ аппликейшнийг болохоор Хотуула гэсэн нэртэй аппликейшн байгаа. Хоёул бол Хотуула гэж зөндөө ярьсан тийм Хотуулагын талаар зөндөө ярьсан. Тэгэхээр энэ Хотуула гэдэг аппликейшн маань бол одоо iPhone буюу нөгөө App Store-ийн болон Play Store тийм аль дээр нь Google-ийн Play Store ингээ бүгдэн дээр нь тавигдахаар татахаар байршсан байгаа. Та Хотуулаг татаж аваад яа тийм гэхээр ер нь бол ингэн зүгээр л та өөрийнхөө амьдралын хэм маяг дээр байгаль дээлтэй үйлдэлүүдийг хийгээл. Тэр болгонд чинь оноо өгödөх юм. За юу юм гэхээр алхалт ногоон худалдан авалт гэж байгаа. Ногоон тээвэр гэж байгаа юм заяа. Сайн дурын ажил, дахин ашиглалт, дижитал хэрэглээ, эко ногоон барилга, энерги хэмнэлт. За энэ болгоныг буюу ногоон оноогоор хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээнээс хөнгөлөлт идэх боломжтой. Одоо жишээлбэл ингээд нөгөө саяны дээр алхалт те ногоон худалдан авалт гэдэг энэ болгон дээр чинь танд ногоон оноонод өгöd байгаа байхгүй. Тэр оноогоор та яг тэр одоо энэ Хотуула аппликейшнтэй хамтран ажиллаж байгаа байгууллагуудаас хөнгөлөлт идэлж худалдан авалт хийх боломжтой болчихж байгаа. Тэгэхээр ер нь хүн өөрөө амьдралынхаа одоо хэв маягийг эко буюу ногоон болгож те тэр алхалтыг дэмжиж одоо ядчил нөгөө нэг юм худалдан авахтаа те байгальд ээлтэй бүтээгдэхүүн сонгож авч ийн гэдэг маань өөрөө ихтлэхийгээ хайрлаж байгаа нэгэн хэлбэр юм. Үүнийг таны гэрттэй таны гаттай бүр гар утсантай нь аваад ирж байгаа Хотуула гэсэн аппликейшн байгаамаа. За энэ хүү одоо хамт олон маань ер нь бол ногоон оноо байгаль гэдэг нийт төрс төрийн бас байгууллага маань бол 2013 онд байгуулагдсан. Тогтвортой хөгжил, байгаль дээлтэй, эко, ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага байгаа. Тогтвортой хөгжил, байгаль дээлтэй, ногоон хөгжлийн чиглэлээр нийгэм тустай сайн дурын оролцоог дэмжих, за зөв дадалд хөтлөх зорилготой платформыг хөгжүүлэн ажилладаг ийм хамт олон байгаа шүү. Инхээр их хотын иргэн бүр маань өөрийнхөө амьдралд энэ Хотуула гэсэн аппликейшнийг шингээгээд та бүхэн маань хэрэглээд үзээрэй. Магадгүй таны одоо хүртэл хэрэгэлдэг зүйл чинь тэр дотор байсан гэтэл та мэдэхгүй ингээ 2 3 жил ингээ явцсан ирнээсээ хэдэн мянган ногоон оноос уулж болох байсан тэр боломжоо алдаад ч яваад байгаа юм билүү. Тэгэхээр Хотуула аппликейшнийг өөрийн гар утсандаа суулгаад та бүхэн маань танилцаарай, хэрэглээд хэвшээрэй гэж хүсэх байна. Их гоё юм байна шүү дээ. Би бол одоо шууд зайсангаас одоо талбаагаас одоо баг тэнгэрээс өөрөө ахаа зайсан гэдэг ингээд байн галахч шүү дээ. Биелэхтэй тий. Тэгэхээр та ногоон оноогоо цуглуулах юм бол магадгүй машин худалдан авахд чинь, орон сууц худалдан авахд чинь, эсвэл хүнсний бүтээгдэхүүн худалдан авахд чинь тэр ногоон оноо танд нөлөөлнө гэсэн үг. За сая дамтуул руу эргээд орох тий. Сая нөгөө нэг би жоохон андуурсан юм. Угаасаа тэр нөгөө их газараасаа явж байгаа бол хамгийн түрүүнд чинь Пинян буюу одоогийн нөгөө хойд солонгосын газар нутгаар орж ирэх юм биш үү тий. За
За нөхцөл байдал одоо цаг хугацаа бол 1219 оны 1 сар үүл тэ гандун цайз. За гадаа нь 3 улсын цэрэг бүсэлж гисэн. Дотор нь бол хүнсний найдваргүй тэ одоо хүнс байхгүй болсон хятадчууд. Сар орчим тиссэн. Гэхдээ өсөглөн гэдэг зүйл бол элднээс ч хурц. За хятадны удирдагч ханшаа бол цонхоороо гадагш харахад бол Монголын тугууд намирч те Солонгосын хүнс зөөсөн цуваг хараад бүх зүйл дуусныг ойлгосон баг. За тэрээр тулдаж өгөхийг хүссэнгүй. Тэр хор урж амиа хорлсон. Түүнийг өгөхмөгц цайзад байсан 50,000 хятад хүн цэрэг иргэд нийлсэн цагаан туг ургаж хаалгаа нээсэн. За ингээд 1236 онд эхэлсэн энэ их цусан нүүдэл те эмгэнэлт төвх гандун цайзын хүйтэн хаан дотор ингээд дууссан. Бүр байлдажгүй дуусчих юм шүү, тий. За монголчууд даалгавраа биелүүлсэн. Яг байлцсан л да. Ер нь бол бүр яг асуудлыг зэгцлээд инх тайвныг тогтоож байна, тий тэнд. Тий. За тэгээд монголчууд даалгавраа биелүүлсэн, урагшдыг дарж холбоотноо өмгөөлсөн. Тэгээд Солонгосын гэрх баригчтай анхны албан ёсны эвийн гэрээ байгуулад хуучин Лё улсын нийслэл Ленхун руу бутсан гэдэг юм нэг сайхан төгсгөл жимшиг юм байгаа байхгүй. Гэхдээ энэ бол өнгө зархад л юм. Солонгосчууд баярлаж монголчуудыг аврагчаа гэж бодсон. Гэхдээ энэ эвийн гэрээ болвол яг бодит байдал дээр ирээдүйн 30 жилийн дайны эхлэл байсан байгаа байхгүй юу? Монгол Солонгосын. Үнгүй зүйл зөвхөн хулганы хавханд байдаг гэдгийг солонгосчууд хожуу ухаарсан. Монголчууд туссныхаа хариуг нэхнэ. Тэдний нэх төлбөр нь Солонгосын хувьд дааж давшгүй хүнд байна гэдгийг тэр үед хинч төсөөлөөгүй байна. За хятадчуудын мөрөөдөл солонгосчуудын тайвшрал, монголчуудын амбиц дэлхийн тахныг эзлэн одоо авах гэсэн одоо энэ бүх зүйл нь бол нэг цэгт түүхийн нэг цэгт ингээ огтлцож байгаа энэ үйл явдал байхгүй. За гандун цайз унсны дараа бол жинхэнэ нүүр тулах мөч ирж байгаа. Кореогийн ерхий командлагч нь Чочун байсан нь монголчуудын хооронд очиж анхны амьд харилцааг үүсгэсэн хүн нь тэр одоо жанжны тэргүүн игнэнд байлж явж исэн Ким Чиви Рё гэж энэ жанжин байгаа байхгүй. За энэ уулзалт түүхийн дурсгалыг одоо эргүүлсэн гэж хэлж болно. Кореогийн одоо буюу одоо Солонгосын одоо сурвалж бичигт те Ким Чиви Рён бол те жирийн нэгэн байсангүй. Тэр маш өндөр нуруутай, цээжээ дарсан өтгөн хар сахалтай харахад л сүрдмээр ирвэж. Түүнийг Монголын хооронд орж ирэхэд Монголын жанжин хажин ямар хариу үйлдэл үзүүлсэн гэж тэр шууд суудлаасаа босоод Ким жанжныг угтан аваад гарыг нь чанга хатгасан гэдэг. Монголчууд ч бас л эр хүнийг шинжиж мэддэг хүмүүс байхгүй юу. Хажин жанжин түүнийг хараад та бол жинхэнэ эр хүн байна. Ийм настай хэрнээ. Тухайн үед тэр жанжин 50 орчим настайсан байгаа байхгүй юу. Ийм сүр хүчтэй байх гэж хэмээн дуу алдсан байгаа юм. За ингээд энэ жанжинг бол монголчууд бол нэрлэхдээ өвгөн ах гэж авгаалсан байгаа байхгүй юу. За энэ бол авгаалах гэдэг бол монголчуудын хүндэтгэлийн маш том хэлбэр. За энэ ганцхан одоо ингээ үгэл хоёр армийн хоорондох үл итгэлцлийн мөсийг хайлуулж чадсан юм. За монголчууд зөвхөн элдний хүчийг биш харин мөн чанар, нас намд, сүр хүчийг хүндэлдэг байсныг түүх баталдаг. Яг тийм ээ, тийм. Ахмад хүн ороод ирж шүү дээ. За гэхдээ найрсаг харилцааны цаана аимшигтай сэтгэл зүйн дайралт нуугдж байсан. Мэдээж монголчууд өөрсдийнхөө одоо болцлыг тулган штэ. Монгол жанжин хажин жалаар нар зүгээр нэг юм дайчд байсан биш. Суу зал, ов мэхтэй дипломатууд байсан. Хажин жанжин Кореогийн түшмэнттэй уулзахдаа хэлсэн үг нь түүхэнд маш том тод үлдсэн байдаг. Энэ бол бүр Солонгосын сударт үлдсэн байдаг шүү. За тэр ингэж хэлсэн. Хятан гихч энэ өчүүхэн шоргоолзуудыг бид ганцхан гიშгээл няслах байлаа. Гэвч тэд хулган шиг зугтаж танаа оронд оджээ. Бид эзэн хааныхаа зарилгаар төмөн газрыг туулан ирж та нарын өмнөөс энэ хортон шавжийг устгалаа. Тэд одоо дайснаа ингэж доромжлохын зэрэгцээ Корео улсад бас мессеж өгж байгаа байхгүй. Тэр нь болохоор цаа талдаа юу гэсэн үг вэ гэхлээр та нар муу шоргоолнуудад л дээрлэхүүлж байсан. Харин бид нар ирж аварлаа. Та нар бидэнд өртөө. Бид бол аврагчд гэсэн сэтгэл зүйн дарамт. За энэ бол одоо юу хэмтэй ирээдүйд одоо авах асар их алба говьчуурынх нь л зөвтгөл байсан байгаа байхгүй юу? Тийм байна. Хэлж байгаа өгүүлбэр дотор ч бас ойлгомжтой. Ойлгомжтой. За хажин жанжин Кореогийн ерхий командлагч саяны дээр Чочунд нөгөө нэг Ким жанжинд биш шүү те. Чочунд нэгэн эвгүй бүр доромжлог гэмээр шаардлага тавьсан. Танаа хаан өөрийн биеэр ирж манай эзэн Чингис хааны зүг Монгол руу харж те мөргөж талархал илэрхийлэх ёстой. Танаа улсыг бид аварсан. Корео болвол яг тухайн үед одоо Кореогийн ёс заншлаар гэсэн үг шүү дээ те. Энэ бол хаан хүн одоо нүүдэлчин тэднийхээр бол одоо нэг зэрлэг бүдүүлэг те ийм хүмүүст хаан нь мөргөнө гэдэг бол өгсөнтэй адил доромжлол. Энэ үед бол дайн дахиад тэгдэхэд одоо хоёр одоо Солонгос Монгол хоёрын хооронд дайн тэгдэхэд бэлэн болж байгаа.
Гэвч Чоочун Жанжин бас маш ухаалаг шалтак хэлсэн байдаг. Тэр нь юу гэсэн бэ гэхээр манай хаан бие муу маш муу байгаа. Салхинд гарч болохгүй байгаа тул ирж чадахгүй нэ гэж хэлсэн байна. За Хажин Жанжин тэнэг хүн биш шүү дээ. Энэ хэлсэн үгэнд нь мэдээж итгээг баг. Гэхдээ монголчууд одоо ер нь бол тэдэнд хаан одоо гээд хааныг мөрөхөөс илүү хаанаас авах татвар тэр Кореогоос Солонгосоос авах татвар говчуур эднэр л их чухал байсан. Тиймээс Хажин Жанжин за яг вэ тэгвэл та нар хааныхаа өмнөөс ёслол гээд өнгөрөөсөн байдаг гэж байгаа. За энэ бол монголчуудын за яг нэг талаараа нэг уян хатан юм шиг боловч цаагаараа эцсийн одоо тэр зорилгодоо хүрэхийн тулд улс төрийн ямархуу том арга зайлуудыг хэрэгжилж чаддаг байсан бэ гэдгийг харуулж байгаа байхгүй юу? Тийм байна. За Ялтын баярын үеэр хоёр улсын соёлын ялгаа бас яг л ус гал шиг харшилсан гэдэг. За ах トゥ угийн барилга тогтоох мөчөд монголчууд тэнгэр эцэг газар их гэрчилсүүгээд одоо ингээд гараа зүсэж хоорондоо цусан андгаа өргөхийг чухалчилж байсан гэж байгаа байхгүй. Тэдний хувьд бол тэнгэр аман андгай андгаа шүү дээ андгаа цус гэдэг бол хамгийн хүчтэй баталгаа. Харин Кореогийн төшөмдөд бол тэд цаас дэлгэж биер бих гаргаад тамга дарахыг чухалчилж байсан. За тэдний хувьд бичиг тамга гарын үсгэл хууль ёсны баталгаа. Монгол жанжнууд цаасан гэрээг нь хараад энэ одоо цаас одоо амлалт болох уу гэж гайхажсэн гэж байгаа байхгүй. Харин Кореочууд цусан тангархыг нь хараад зэрлэгүүдийн ёс гэж одоо баг ингээд нэг сэжиглэх маягтай байсан гэж байгаа. Гисэн хэдий ч Ким одоо нөгөө жанжин шүү дээ Ким Чи Юрё гэдэг нь өвгөн ахын сүр хүч Хажин Жанжины уян хатан зан хоёр нийлснээр тэд өдөртөө инх тайван тогтоосон юм. Хэрвээ энэ инх тайван тогтоогоогүй байсан бол магадгүй тэр өдөртөө Солонгос Монголын хоёр хооронд дайн дэгдэх ёс гарсан байж магадгүй. За мэдээж энэ одоо дипломат харилцаа зөвхөн цаасан дээр биш харин бас нэг найрны ард гардаг одоо архины ард гэсэн л утгатай хэлээд байгаа шүү. За тэгээ найрын ширээний ард бол хэрхэн шийдэж болдгийг бол энэ соёлын ялгаа хэрхэн одоо үзэн ядал болж хувирдгийг харуулсан байна. Хэдий ч одоо Ким Чен Жанжин зүгээр суусангүй. Тэр их хэмжээний гэж байгаа байхгүй. Их хэмжээний арх аваад за Монгол ноёд бол одоо ер нь бол сархад гэдэг зүйлд бол бас хөлчөрхөх ийм зүйл дуртай гэдгийг нь бас хүнээс сонссон юм шиг. За ингээд Монголын одоо жанжингуудын хуаранд очсон байгаа. За энэ Ким Жанжин бол бараг шатрын маш том нүүдэл хийж байгаа байхгүй. Тэр монголчуудыг юунд дуртайг маш сайн мэдэрсэн бөгөөд Монгол жанжин Хажин жалаар нарын хамт одоо ингээд архин гэж уусан мөртлөө яг адилхан уусан мөртлөө өөрөөс огт цогтоогүй ингэж байжсэн гэж байгаа. Гэтэл үүнийг холоос харж байсан Кореогийн бичгийн төшөмт бол ингээд бүр сонирн байдалтаас гэж байгаа байхгүй. Тэдний хувьд бол энэ бол одоо ингээд манай агуу жанжин ийм одоо бүдүүлэх хүмүүстэй ингэж арх дарс суугаад ингэж доошоо орох гэж дургуцах маягтай байсан гэж байгаа байхгүй. Юу одоо усан сүрэх гэдэг чинь Гэхдээ тэд нэг зүйлийг ойлгоогүй байгаа. За Ким Жанжин бол тэнд зүгээр нэг архитаагүй. Тэр улс орноо аварч байсан байгаа байхгүй. Ким Жанжин монголчуудтай адил хэмжээгээр уусан ч одоо согтоогүй гэдгсэн шүү дээ. Тэгэхээс гадна одоо нөгөө монголчууд ч нөгөө бүр дундаа ороод ирэхээр нэг нуруу муруу галлагдаж авдаг шүү дээ. Яг энэ шиг л ингээ шүнжээгөө найрлал суусан гэж байгаа байхгүй. За ингээд монголчууд Сондоо хот руу дайрах гээд тушаал өгч мэдэх байсан энэ зүйлийг нь болиулж байгаа байхгүй. Энийг мэдчихсэн байсан гэсэн. За ингээд гэвч найр наадам цэнгэн гэдэг зүйл удаан үргэлжилсэнгүй. Ялалтын дараахнаас ахуулаад Монголын элч нарын зан авир 180 градус эргэсэн гэж байгаа. За 360 шин юм адаад гэдэг шиг За дайны өмнө тэд бол бид танад туслалаа. Дайны өмнө шүү дээ туслалаа. Усыг чинь чөлөөлж өгнө. Кеданчуудыг дарж өгнө. Харин бидний цэрэгт хоол хүнс. Нөгөө 30 мянган цэрэгт нийлүүл гэдэг ийм зүйл шаардлага тавьж исэн бол дайны дараа, ялалтын дараа тэдний үг нь аимшигт болсон гэж байгаа. Элчнэр одоо ирээд ингэж хэлсэн гэж байгаа. Манай цэргийн мордын доосонд танаа газар нутаг ариуслаа. Одоо төлбөрөө төл. За энэ бол Солонгосын түүхэнд бол хамгаалагч биш баг эзлэн төрөмгийлэгчийн үг маягтай сонсогддгоо гэсэн ийм санаанууд явж байгаа. За энэ үг Кореогийн хааны ордонд баг бөмбөг тесрэх шиг сонсогдсон гэж байгаа байхгүй. За Кореогийн ордных нь мэдээж одоо ингээ хааны ордон гэсэн үг шүү дээ. Хааны ордонд Монгол элчнэр очиж байгаа. За очиж байгаа энэ үйл явдлыг ч гэсэн түүхэн тэмдэглэж үлдсэн байгаа. За хааны ордон торгон дээлтэй ёс журамтай зогсож байхад төшмдүүдтэй Монгол элчнэр арьс нэхий хувцастай үс сахлан одоо сексисэн дээр нь зэвсгээ хураалахгүй шууд орчихсон. Хаанд хагас дутуу мэхийгээд л болчихсон За энэ нь одоо бол Кореогийн төшмүүдийг цочролд оруулсан байна. Тэд Кореогийн нарийн хийцтэй торг сайн чанарын цаасыг харангуйтаа нүдэн сэргэж тэмтэрч үүнийг Чингис хаанд аваачиж өгнө.
үүнийг надад өг гэж одоо тий тушаасан баг. За тухайн үеинд одоо дүр зураг кореочуудын тий одоо бид одоо аврагчаа биш ерөнхийдөө бол дээрэмчтэй төрийн ордондоо оруулчихж байгаа юм биш шүү гэдэг талаас нь харж эхэлсэн гэж байгаа байхгүй. Харин Монголын талаас бол солонгосууд бидний ивэлд орлоо гэдэг талаас нь харж байгаа тий. За ийм зүйл аюу гэж байгаа. За Ким Жанжин бол мэдээж нэг талаасаа бол саяных бол ингээд нэг юм эвгүй байдал үүсэж байгаа юм шиг боловч солонгос яг одоохондоо монголчуудын одоо ингээд саварт ороогүй шүү дээ. Энэ бүх зүйл бол саяны хэлээд байгаа Ким Жанжны тий өөрийнх нь одоо ингээд хувийн харизматик чанар тэр одоо өвгөн ахын дүр тий төрөх ариг таах чадвар гэдэг юм. Энэ одоо олон зүйл байгаагүй бол монголчуудаа тэр шүнжин найрлаагүй бол ив ие олоогүй бол гих мэтлэнгээр янз бүрийн одоо үйл явдал одоо Ким Жанжинтай холбогдож байгаа байхгүй. За тэгээ дээрэс нь ер нь бол энэ эмзэг тайван одоо ингээд бус байгаад байгаа яг энэ үйл явдалд бол ер нь монголчуудыг бол баг буцаах ийм зүйлийг бол Ким Жанжин байсан учраас хийсэн гэж байгаа. За Монголын Жанжин жалаар мордохынхаа өмнө Ким одоо Жанжинд хэлсэн байгаа байхгүй. Тэрээр одоо Ким Жанжины гарыг атгаад нүдрүү нь харж байгаад ингэж хэлсэн байдаг. Үгүй ах минь бид буцлаа. Гэхдээ та сонс. Хятадчуудын үлдэгдэл дахиж бослог гаргуул. Бидний хүлээлгүй та өөрөө шууд дараарай. Бид танд итгэж байна гэж хэлсэн баг. За энийг бид нар одоо энэ өгүүлбэр нь баг та өөрийнхөө хүчээр өөрийнхөө цэргээрээ ингээд дараарай гэж хэлж байгаа юм шиг боловч энэ чинь зүгээр нэг үг биш байгаа байхгүй. Үгний цаана үг нуугдж байгаа шүү дээ. Мэдээж энэ бол эрх мэдэл шилжилт гэсэн үг байхгүй. Тухайн үеийн Азийг дөргиож өссөн Монголын одоо их Монгол улсын цэргийн Жанжин бидний өмнөөс шийдвэр гаргаараа гэд хэлцэнтэй адилхан үг байна. Тийм байна. Их Монгол одоо улсын өмнөөс шийдвэр гаргаж хятадчуудыг одоо өөрийн одоо ингээд тушаалаар устгаж болно гэдэг ийм зүйл байна. Энэ нь бол яг нөгөө талаас нь харах юм бол монголчуудын одоо хувьд бол ихтгэлд түншин одоо болж үлдсэн гэж хэлж байгаа байхгүй. За дайнд гавья байгуулсан Жанжид яадаг вүлээ? Ер нь бол. За тэгэхээр саяны Ким Жанжин бол Солонгостой бол хамгийн том гавья байгуулсан хүн гэдэг нэг нь тодорхойлчлаа тий. Гэтэл өмнөх түүхүүдэд харж байгаа дайнд гавья байгуулсан Жанжид бол газар нутаг, алт мөнгө, олзны боолууд тий гих мэтлэнгээр өөртөө бол маш олон зүйлээр шагнуулдаг. Тэр бүхэл нэг мужийн захирагч ч юм уу заавал нэг том албан тушаалд очиж суудаг тий. Гэтэл Ким Жанжин ерөөсөө шагнал нэхээгүй гэж байгаа байхгүй. Түүнд одоо олзны боолууд тий боолчууд ингээд газар санал болгоход нь тэр татгалцсан баг. Тэр би улс орныхоо орнол хамгаалсан болохоос ш шагнал авах гэж тулдаагүй. Гэт өөрт нь цэргийн одоо тий өөрт нь оногдсон боолуудыг хүртэл сулж явуулсан гэж байгаа байхгүй. Тэр хожим Кореогийн цэргийн дарангуулагч Чой Үгийн үед өндөр албан тушаал хасч байсан боловч насныхаа эцэст намблаг даруухан яг л өндөр албан тушаалтай мөртлөө төрийн хүн яг ямар байх ёстой гэдэг вэ тий яг тийм байж байгаад насарсан гэж байгаа. За түүнийг 1234 онд 60 гаруй наснда өөд болоход нь улс даяар гашуудсан гэдэг. Зөвхөн Кореогийн одоо тий хаан ард түмэн уйлаа зогсоогүй. Тухайн үед Кореод байсан Монголын элч нар хүртэл түүний шарилын өмнө хүндэтгэл үзүүлж гүнээ эмгэнэн гашуудсан. Яагад гэвэл монголчууд дайсанч бай, нөхөрч бай, жинхэнэ эр хүнийг бол хүндэлдэг ард түмэн байгаа байхгүй. Харин тийм байгаад байна тий. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотгон ажиллаж байгаа. За ер нь бол орон сууцны үнээр хаусанд амьдрий л гэдэг. Орон сууцны үнээр хаусанд амьдрий. За Garden City хотгон нь болохоор 2017 оноос хойш хэрэгжиж байгаа. 5 давхар орон сууцаас бүрдсэн. Орон сууцуд нь бол дандаа 5 давхар, бүр юм өндөр биш. Тэгээд Яармаг орчмын бүс нутгийнхаа хамгийн тав тухтай ногоон байгууламж ихтэй хүн болгоны мэддэг хотгон болчиход байгаа. Garden City гэдэг тий. За 90-ад он шиг хүүхдүүд нь өдөржин гадаа тоглоол. Аав ээж нь дуудаал гэртээ оруулдаг байсан. Энэ сайхан үе шиг тий. Олон тоглоомын талбайтай болохоор хүүхдүүд нь одоо нөгөө нэг утас гэдэг юм уу, таблет, компьютер гэдэг юм уу тий. Ийм зүйлсээс хол байдаг. Хотгоныхоо хүүхдүүдтэй найзууд болдог. Ийм гоё тийм орчин тэнд бүрдсэн байдаг. Ягаад тэгэхээр хаашаал харанд ийм цэлгэр ингээд нэг ийм тоглоомын талбай тийм тоглох орчин байгаад гарч байгаа хүүхд чинь гэртээ тэр утас бариас авах хүсдэг юм байна л да. Гараад ирэхэд ядчил энэ байрныхын тоглолцоод дараад нь нөгөө байрныхын очиод тоглоно тий. Тэгээ хотгоноороо хүүхдүүдтэйгээ найз болно гэдэг чинь гоё. Тэгээ дээр үед чинь нөгөө нэг одоо ойр хавийн байрны ах нар ч байдаг юм уу те манай байрны орцны ах нар мах нар ч байдаг юм уу ингээд ерөөсөө хүмүүс чинь нэг нэгнийхээ юм гоё бүрэлдэхүүн бол авчдаг байлаа шүү дээ яг тэрнтэй адилхан. Дээрээс нь хотгондоо сургууль цэцэрлэгтэй болохоор 2 минут алхаал одоо хүүхдээ сургууль цэцэрлэгт нь өргөөд өгөх боломжтой. За дээрээс нь Garden City хотгоны үргэлжлэл болох Garden City House хотгон нь нийтдээ 6 гадалбад 200 айлын таун хаусыг бүтээн байгуулж байгаа.
Энэ төсөл нь бол орон сууцны үнээр хаусанд амьдрах боломжтой. Мөн айл бүрт эдэлбэр газартай болохоор лагерт байгаа юм шиг цуслантай юм шиг л ийм гоё гэр бүлээрээ 5 дахь удаа амжирах боломжтой. Ийм гоё төсөл бас давхар хэрэгжиж байгаа. Тэгэхээр төвийн дэд бүтцэд бүрэн холбогдсон болохоор ашиглалтын зардал нь орон сууцтай адилхан гардаг. Хэмжээний хувьд хит том биш буюу одоо нөгөө 200 300 хүчлэр үнийн хувьд бас аягүй өндөр болчих шүү дээ, тий. Гэтэл 114 м²-аас 158 м²-ийн талбайтай хаусыг санал болгож байгаа. Та бүхэн Яарамгийн Garden City хотхон дээр очиод загварын байрыг үзэж сонирхох боломжтой. Тэгэхээр орон сууцны үнээр хаусанд амьдрья урайтай Garden City хаус хотхон бид бүхнийг дэмжин ажиллаж байна. За хаягийн хувьд гэх юм бол одоо манайхан мэдхэн ч одоо мэддэг болчлоо дөө Garden City-г те. За ер нь бол нөгөө нийслэлийн засаг даргын хамгийн газар гээд шинээр байгуулагдсан. Түүний зүүн талд нь за мөнх хадаа шоурумын ерөнхийдөө замынх нь эсрэг талд нь уул талдаа байрлаж байгаа Garden City House хотхон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 75 77 75 77 гэсэн дугаараас та бүхэн маань лавлаарай. Гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотхон. Баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр Ким Жанжны бол саяны дөрөв хэлсэн үйл явдал монголчуудад очоод нөгөө үгээр уран цэцэн үгээр гэдэг ч юм уу те арх тарсаар ингээд ийм асуудлыг ингээд зохицуулсан гэхээсээ илүүтэйгээр хувь хүн нь өөрөө бас ямар вэ гэдгийг бас харуулсан түүхэн баримтууд байд юм байна л да. Тийм. Явахдаа хүртэл тэнд хандаж хилээд явж шээ. Хаанд нь биш те. Хятадтай хийсэн яг ингээд дайны үед те тэр Пекчон хотын тулдаанд бол солонгос цэргүүд айгаад ухах гэж байхад нь Ким Жанжин бол сэлмээ суглаад ухарсан хүн бүрийг би өөрийн гараар завчина гэж хашгирсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэр одоо цэргүүдийнхээ ард нуугдааг өгч байгаа. Хамгийн урд талд нь очиж дайраа хятад цэргийн сэтэлтийг бүсэлж гаргасан гэж байгаа. Сэтэлж өгсөн гэж байгаа. Ахмад түншүүдээ тийм задлж өгсөн гэж байгаа. Бас түүний Сахилга батын тухай бас байдаг юм байна л да. За бусд нь олз хайж байхад тэр дайн тулаан дуусаагүй байхад олз хайсан хэнийг ч саазлан гэсэн тушаасан байдаг гэж байгаа. За тэгэхээр тэр бол Монголын тал нутгийн тэг хүчит одоо морин цэрэг болон Кореагийн мөхөл хоёрын дунд зогссон цорын ганц хан хэрмэн тухай үеийг. Тэр байсан болохоор л Кореа улс 1219 онд эзлэгдээгүй дахиад 10 гаруй жил оршин тогтносон гэдэг санаг гаргаж ирээд байгаа байхгүй. За саяны дээр хэлсэн хоёр зүйлд нь болохоор хоёулаа магадгүй энэ нөгөө нэг өөрөө түүх бичлэг штэ. Тэгтэл энэ түүх бичлэг чи хамгийн анхны санаа бол Чингис хаантай холбоотой нь татараа эзэлж явах дайнд чунахгүй шүү гэдэг энэ үйл явдлаас ингээ гарч иж байгаа сте. Бас Чингис хааны өөрийнх нь чанчин бөмбөд хэлэхдээ би ч одоо ингээ зүгээр дайн тулаанд орохдоо те ардан зогсдоггүй дайн цэргээ удирдаад те урд нь гарч дайрдаг гэдэг энэ үгтэй ч гэсэн адилхан сонсогдоод байгаа юм. Богдбатар бие тайлсан те. За тэгэхээр одоо энд бас нэг юу болох вэ гэхэлэр ер нь бол гэвч нөө бааtruуд нь бол мөнх биш те. Инх тайван ч бас мөнх биш. Ким одоо Жанжны бүтээсэн тэр одоо ихтгэлцэл түүнийг амьд байхад нь орсон байгаа байхгүй. 1225 онд ганцхан үйл явдлаас болж өмнөс норм болсон байдаг. За тэр нь бол бараг л зүүрлэх юм бол дартай торхтой төсөлж болох юм. Энэ юу гэхээр тэр торхонд гал тавьсан хүн бол эсвэл золиосно гэх юм уу? Тэр хүн бол Монголын элч. Чүку юу гэдэг хүн байгаа байхгүй. Чүку юу. За тэрээр Монголын эзэнт гүрнээс Кореа улсад суугаа гол төлөөлөгч буюу ахлах элч байв. Түүний үүрэг нь Кореа улсаас Монголд төлөх ёстой алба говьчуурыг цуглуулах, Кореагийн хааны үнэж эсхийг хянах, их Монголын тагнуул туршуул, Монголын хааны зайрлагыг дамжуулах, эдгээр ингээд чухал ач холбогдолтой ажлууд их юм. Хоёр улсын хооронд дипломат харилцааг зуушлах, ихэнхдээ татварын асуудлуудыг цэгцлэх. Гэвч тэрээр Кореачуудын хувьд бол нүдний өргөс, нүдэнд орсон одоо өргөстэй шүгэнд орсон мах гэдэг шиг ийм зүйл байсан гэж байгаа байхгүй. Манжи амбан ямар байсан бэ гэдэг нь шүү дээ. За тэгээ Солонгосын түүхэн сурвалжид түүнийг маш бардам, дээрэнгүү, шунхаа нэгэн байсан гэж дүрсэлдэг. Тэрээр Кореагийн хааны ордонд ирэхдээ зэвсгээ хураалгадаггүй, хааны өмнө ёс алддаг, одоо өгсөн билгийг нь голж илүү их зүйл нэгтэг гэсэн ийм зүйлүүдийг хийсэн байна. За 1219 онд хятадчуудыг хамтран дарсны дараа монголчууд Кореаг дүү улсаа гэж үзээд асар хэмжээний алба говьчуур нэх болсон. Монголчууд жил бүр 10,000 эмчний арьс. Тухайн үед маш ховор, дээрээс нь их үнэтэй. За 3,000 боодол нарийн торг, 2,000 тал сайн чанарын цаас. За энэ цаас гэдэг нь бол тухайн үеийн Солонгос цаас бас ер нь тэр Алтан улстэй Сүн улсын цаасаас бас илүү байсан юм шиг байгаа. Анзаараад байсан шүү дээ тий. За тэгээ мөн за энэ өгүүлбэр ч одоо охид бүсгүйчүүд гэж байгаа байхгүй. За энэ бол угаасаа л яг үнэн л дээ. Яалчгүй Азийн улс орнуудаас бол солонгосчууд бас үзэсгэлэнтэй байсан юм шиг харагддаг. Зөв түүхэн үйл явдлаар нь тайлбарлал шүү заяа. Монгол хаадууд ялангуяа Юан гүрний үеийн хаадууд бол ихэнхдээ Солонгосоос хаттууд айгүй их авдаг байсантай холбоотой. Тэр нь Солонгос хатан нэг хэсэг одоо Солонгос хатан Солонгос одоо ихнэр гэх юм уу те
баг Иван Гүрний үед баг модонд орж ирсэн гэж хэлж болохоор. За яг зөрөөд бас манай Монголын гүнзгийс зорчил байсан л да тий. Гэтэ яг дийлэнх нь бол Солонгосоос наашаага ирсэн их байдаг л да тий. Тий энэ бол зүгээр яг юу яаж ч нэг бид нэг улс төрийн том дипломат хэмжээнд ярьж байгаа боловч ижиж бас нэг бас ингэ наашаа ингэ ордонд ажиллах эмэгтэйчүүд гэдэг ч юм уу те ийм талаас нь бас ярьж иж магадгүй. За Чоко юу бол тэргүүтээ элчнэр бол ирэх болгондоо замдаа таарсан тосгодыг тоногж хоол хүнсээ үнгүй гаргуулж энгийн иргэдийг дарамтлагдаг байсан нь ард түмний дургуйслыг дээд зэгт нь хүргэсэн байв гэж. Чоко юу Кореагийн нийслэл одоо сондоод те ирж ээлжид алба говчуураа аваад нутаг буцахаар хөдөлж гэж. Түүний цуваа маш их ачаа бараатай байв. Кореа улсын хойд хил яалуу гол те за энд дэг ойрхон байхад нь хамшин гэдэг газар энэ нь уулархаг ой модтой ихтэй энэ нь отолт хийхэд тохиромжтой газар байгаа байхгүй. За түүний цувааг үл таних зэвсэгт бүлэг гинт дайран довтолж Чоко юу болон түүний дагалдан яваа Монгол цэргүүдийг бүгднгийн хүүс тэмтэрсэн баг. Довтлогчд алба говчурын бүх барааг Минжний арьс торго энэ бүх зүйлийг аль хэдийнэ дээрэмдэн авч одсон байсан гэж. За 1225 он Чокуё Кореагоос тий авсан их хэмжээний алба говчур гэдэг зүйлийг ингээд уг нь бол Монголд тушаах гээд явж байгаа шүү дээ. Гэтэл Монголд ирэх ёстой байсан энэ зүйл маань байхгүй болсон. За тэгэхээр энэ бол зүгээр нэг дээрэмжд байсан уу? Эсвэл өөр шалтгаантай юу гэдэг тий. Энэ бол түүхийн хамгийн том маргаан. Одоо ч гэсэн одоо тий асуудал яригдал байдаг гэсэн. За Монголын тал юу гэж энийг шууд үздэг вэ гэхээр шууд Кореа улс алба говьчураа өгөхгүй тулд мөн манай элчид үс сансандаа өөрийн цэргүүдийг те дээрэмчин болгон хувцаслаж аллаа гэж үзсэн. За шалтгаан нь Кореагийн айрам тухайн бүс нутгийг хяндаг байсан тул гадны дээрэмчин ийм зохион байгуулалтаа байна гэж те байхгүй гэдэг дээр монголчууд итгээгүй. За тэгэхээр энэ бол Кореагийн засгийн газар бол өөртөө шийдэж гаргасан монголчуудаа дайсан болъё гэсэн санаа гэж байгаа. За Кореагийн талын мэдгдэл байгаа байхгүй. За бид алаагүй. Энэ бол хулгаан дээрэмчдтэй эсвэл зөрчдийн дорнод Сиа улсын цэргүүд их Монгол болон Кореа улсын харилцааг муутгах гэж зориуд хийсэн хэрэг гэж тайлбарласан. Кореачууд хэргийн газар руу төшмөд илгээж шалгуусан боловч тодорхой эзнийг нь олоогүй гэдэг. Гэхдээ энэ үйл явдал би яг ярьж байхдаа ингээд нөгөө бэлж байхдаа айгуу санджээс энэ нэг Солонгос кинонд гардаг шүү. Яг гардаг. Хамгийн сүүлэн дээр нэг Солонгос баатар нь ингээд нөгөө нэг хайртай эмэгтэйгээ цуг ингээд өөрийгөө ингээд дүлж алаад идэх. Гинэнгэр хүртэл кино хийсэн байгаа Солонгочууд. За тэгтэл орчин үеийн түүхчид бол юу гэж үздэг вэ гэхлээр за иймэрхүү санал гаргаад ирдэг. Дорнод Сиа буюу те энэ улсын явуулга байх магадлалтай гэж үздэг гэж байгаа байхгүй. Пүүсян Банну Монгол болон Кореа хоёр холбоотон байх нь түнд аюултай гэж үзсэн. Тиймээс Монголын элчийг алж Кореа руу чигснээр хоёр их одоо те улсын хооронд нь дайтуулах сонирхолтой байсан. Гэхдээ Кореагийн нутгийн иргэд Монголын элч нарын дарамтанд тэсгээ байгаад өөрсдөө алсан байх магадaltaйч үүсгэдэг. За Чокуё алагдсан мэдээ Чингис хаанд очиход тэрээр маш их хэлгэнж. Гэхдээ тухайн үед бол яг л нөгөө 1225 он гэдэг чинь Чингис хаан баруун зүгийн аян дайнаасаа яваад дөнгөж ирчихсэн. Нөгөө өглөө болгон надад тангууд улс мөхөөгүй гэдгийг санаж яваараа гэсэн энэ зүг рүү хамаг анхаарлаа хандуулсан учраас Мухлаа жанжин те одоо яг таалал төгссөн учраас одоо Кореа руу бол шууд ингэж цэрэг илгээдэг байгаа байхгүй. За монголчууд Кореатой бүх дипломат харилцаагаа тасалж илч илгээхэ болсон. За энэ нь дайн зарлалтантай адил чимээгүй зүйл гэсэн үг байхгүй. Ер нь бол монголчууд дайн зарлчихсан л гэсэн. За Кореа улс энэ хугацаанд бол 1225-аас 1231 оны хооронд монголчуудын уур хилэнг зөөлрүүлэх орлого хийхин оронд хойд хилийн бэхэлтэд зузаатгаж дайнд бэлдэж эхэлсэн. Тийм. Монголчуудын одоо сэжиглэх сэжгийг нь одоо харыг нь улам төрүүлсэн гэж байгаа байхгүй баталгааж болсон. 1227 он Чингис хаан таалал төгсөж түүний хүү өгөөдөө хаан ширэнд суусны дараа монголчууд дахин зүүн зүгт анхаарлаа хандуулж эхэлсэн. Өгөөдөө хаан манай ээлж Чукуёг алсан хэргийг өгшөөг авна гэж зарлиг буулгаснаар 1231 онд Сартаг жанжнаар удирдуулсан Монголын их цэрэг Кореа руу довтлсон юм. За ингээд Илч Чуёгийн өхлөн зүгээр нэг аллага биш харин тухайн үеийн хит өндөр татвар соёлын үл ойлголцол болон 3 дахь талын Дорнод Сиагийн хатгаас зэрэг олон хүчин зүйлийн тесрэлт байсан байх магадaltaй гэж байна. Энэ үйл явдал Солонгосын хойгийг 30 жилийн турш цуснд будах дайны үдийг нээсэн үйл явдлаа гэдгийг нь харуулж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн бидний та бүхэнд хүргэж байгаа
Сумны зэв Солонгост хэмээх энэхүү дугаар маань бол монголчууд Солонгостой шууд дайн хийгээгүйч энэхүү үйл явдалтай холбоотой хожим Ян гүрний үед Солонгосыг сөхрүүлж авах энэ түүхэн үйл явдлын эхлэл бөгөөд Монгол цэрэг Солонгост хамгийн анхны удаа хөл тавьж байгаа энэ үйл явдал. Тэр хөл тавьж байгаа үйл явдал дээрээ Солонгос талд Монголын шаардлагыг хэрхэн хүчтэй тулгаж байгааг харуулж байгаа. Энэ нь яг Монгол талаасаа тайлбарлах юм бол монголчууд хэр амбицтай, цаашаага хэр өргөн уудам газар нутгийг эзлэх вэ гэдгийг нь давхар харуулдаг гэж байгаа байхгүй. За тэгээд энэ хүрээд өнөөдрийн нэвтрүүлгийн маань савнд үрч юм да. Тийм ээ. Яг харахгүй би нөгөө яалуу гол гэдсэн шүү дээ тий. Яалуу голыг таны ярьж байхад ч бас энэ давхар хараал байла. Тэгсэн чинь нөгөө нэг яг хойцлонгосоос одоо ч гэсэндээ нөгөө хойцлонгосоос 90-ад оны сүүл мүл дээрсэндээ нөгөө цутаадаг шүү дээ тий. Тэр нөгөө голоо гатал цутаагаад байдаг шүү дээ. Тэр гол юм биш шүү дээ. Арталт нь яг хил дагуу байгаа тий. Хятадтай хэлэлж байгаа тэр гол юм биш шүү дээ тий. Тэр голыг даваад Солонгос ахгүй. Тий. За ингээд нэвтрүүлгийн маань энэ өдрийн дугаар энэ хөрөөд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань event итгэгчээр гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотхон маань байла. Мөн дээрээс нь энэ эко үйлдэлийг ногоон оноогоор ураатай. За хотуул аппликейшн хамгаалал маань бид бүхнийг дэмжин ажиллаа. За энэ хүн нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан бид бүхэнд бэлтгэн өргөсөн. Танд баярлалаа. Дараагийн дугаараар гаргасъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.